It is wonderful to be with you tonight. За өнөөдөр та бүхний өмнө хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. I want to thank especially Grow Mongolia and the Mongolia Union Bible Society for graciously co-sponsoring this event and sharing it with us. За өнөөдөр энэ арх хэмжээг зохион байгуулахад Grow Mongolia болон Ариун бичээс нийгэмлэгийн хамт олонд баярлалаа. Энэ гайхалтай үйл ажиллагааг дэмжиж өгсөнд баярлалаа. I hope they are both very strategic ministry organizations, and I hope that before you leave tonight, you will look at the exhibition they have and stop at the table of both of the organizations and learn as much as you can. Мэдээж энэ хоёр байгууллага маань тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ тэр үйл ажиллагаанууд нь бас айгүй чухал гэдгийг би ойлгож байна. Тэгээ та бүхэн өнөөдрийн энэ лекцэн сууссны дараа заавал цаг гаргаад тэдний танилцуулж байгаа материалуудаар нь яваараа танилцуулгын сонсороо та бүхнийг уриалж байна. Tonight we have a very exciting topic. За өнөөдөр бид нар хамтдаа нэгэн сонирхолтой сэдвийг хөндөнд. It's an important topic for every one of us. Энэ бол айгүй чухал сэдв. How do we know that the scriptures that we have are accurate and trustworthy? За бид нар яг өнөөдрийн барьж байгаа гар дээр байгаа энэ бичээс маань өөрөө яг үнэн гэдэг дээр бид нар асуулт асуудаг. Тэгээ энийг яг үнэн гэдгийг яаж батлах вэ гэдэг юм том асуулт байна. We're going to have an opportunity to look at a Hebrew Torah scroll in just a few minutes. За тэгээд удахгүй хэдэн минутын дараа хэдүүлээ хамтдаа яг Тора номыг энэ чи хамтдаа дэлгээд үзнэ. The Torah was the first set of scriptures that God gave to his people. Тэгээд ертөнцийн эзэн анх хүн төрлөختөнд хүмүүсэд өгсөн анхны үг нь өөрөө яг энэ Тора ном юм аа. Тора номоор дамжуулан эзэн үгээ өгсөн юм аа. At the very end of Moses' life, it says in Deuteronomy that Moses finished writing all of the words of this law, and he left them, when he died, he left them a Torah scroll. За тэгээд хэрвээ бид нар ингээд дэд хууль номын 29 дугаар бүлгийг нээгээд үзэх юм бол та бүхэн одоо Библиэл дээр нээгээд үзээрэй. 29 дугаар бүлгийг нээгээд үзэх юм бол төгсгөл дээр нь Мосе юу хийсэн талаар яг тэр хэсэг ингээд төгсөж байгаа гэсэн үг. Тэгэхээр Мосегаар дамжуулан энэ хуулийн ном бичигдсэн юм аа, өгөгдсөн юм аа гэдэг хэсгийг дэд хууль номын 29 дугаар бүлэг дээр төгсгөлийн хэсгээр гарч байгаа. In 1454 AD, the printing press in the West was invented in Germany by a man named Johannes Gutenberg. Та бүхэн санаж байгаа 1454 онд Европт дэвд Герман улсад Йохан Гутенберг гэдэг залуу маань хэвлэлийн машиныг нээсэн. Анхны удаа. The very first book that was printed on the printing press in the West was the Bible. Тэгээд анхны тэр хэвлэлийн машинаар бүтээгдсэн анхны бүтээл нь анхны бүтээгдэхүүн нь бол өөрөө бидний одоо гар дээр байдаг Библи байсан. If you would like to see what that Bible looks like, there's one right over there in the display cabinet, a Gutenberg Bible of 1454, a facsimile. За ямар ч байсан одоо хэрвээ тэр харах юм бол та нар тэнцээ хамгийн ихний цонхон дотор байгаа. Ямар Библи байгаа бол яг тэр Гутенбергийн хэвлэсэн анхны Библийн копи байгаа шүү. Сонирхоод үзээрэй. Яг анхны Библи яаж хэвлэгдсэн бэ гэдгийг. So, from the time of Moses until the Gutenberg Bible, there were almost 3,000 years of time. За яг одоо энэ хэвлэгдсэн номыг байна гэж бодох юм бол 1454 онд хэвлэгдсэн гэж бодох юм бол Мосед эзний үг буусан он сарын ингээ үзэх юм бол хооронд нь 3000 жил байна. So every copy of the Bible during those 3,000 years was handwritten from an earlier handwritten copy. Тэгэхээр одоо анхны үг нь Моседээр ирсэн гэж бодох юм бол түүнээс хойш тэр үгийг дандаа хуулбарладаг байсан. Тэгээд өмнөх хуулбараас нь дараагийн хуулбар нь бол гардаг байсан. So how can we have confidence that the words were copied carefully and accurately for 3,000 years? Тэгэхээр энэ 3000 жилийн хугацаанд анхны хуулбараас нь өнөөдрийг хүртэл хуулбар нь маань үнэн зөв, ядаггүй, алдаагүй байсан гэдэгт ямар итгэл тийм үнэмших зүйл байгаа юм бэ гэдэг асуулт төрж байгаа. Okay. Before we begin talking about that, let's just review why is it that God gave us the Bible? За эхлээд хамгийн түрүүлээд хэдүүлээ нэг асуултанд хариулцахыг хичээцгээе. Яагаад мөнхийн эзэн бидэнд үгээ өгсөн юм бэ? In Psalm 19, David says, "The heavens are declaring the glory of God. The vault of heaven is revealing God's handiwork." За хэрвээ хэдүүлээ хамтдаа дуулал номыг онгойлгоцгоё. Дуулал номын 19 дугаар бүлгийг нээгээд үзтээ. Тэнд Давид хаан эзэн рүү хандаад магтаж байгаа. Тэр магтаал дотор юу явж байгаа юм бол энэ дэлхий дээр байгаа бүтээгдсэн бүх зүйл бол ертөнцийн эзэн мөнхийн эзэн байгааг нотолж байгаа нотлогоонууд нь юм а гэдгийг харуулж байгаа. In Romans chapter 1, the Apostle Paul says almost the same thing. За тэгээд Шинэ гэрээний Ром номын 1-р бүлгийг нээдэ. 1-р бүлгийг нээх юм бол Пол захиандаа юу гэж бичсэн бэ гэвэл яг түүнтэй адилхан Давид хааны магтаж байгаа дуулал номын 19-р бүлэгтэй адилхан зүйлийг бас хэлж байгаа.
Paul says that God's invisible attributes are visible for everyone. And so we are without excuse. Зарим ертөнцийн эзний бүтээсэн бүтээлийн шинж чанарууд нь бидний өмнө ил байна. Биднээр дамжуулагдана харагдана гэдэг санааг Ром номын 1-р бүлэгт байгаа. So if both David and Paul say that God's work clearly demonstrates there's a God, why is it that God gave us the Bible? Тэгэхээр бол бидний өмнө ингээд бүтээлүүд нь дэлгэцсэн байгаа. Биднээр дамжуулан эзэн өөрөө ажиллаа хийж байгаа гэж бодох юм бол яагаад гэхдээ заавал үг өгсөн болоо гэдэг асуулт байна. There are very, very many important reasons. We're going to look at just a few. За энэний зөндөө шалтгаан байгаа. Гэхдээ хэдүүлээ өнөөдөр хамгийн чухал гэсэн хэдийг хэдүүлээ үзцгээе. The first thing that we learn, actually, in the very first column of Genesis chapter 1, is that God Himself is our Creator. За эхлээд хэдүүлээ ингээд харах юм бол Эхлэл номын 1-р бүлгийг нээх юм бол 1-р бүлэгт ертөнцийн эзэн энэ хорвоо дэлхийд байгаа бүх юмыг бүтээсэн юм а гэдгээс эхэлж байгаа шүү. God created all things, and He's so amazing that He created it out of nothing. Ямар ч байхгүй зүйлээс, оргуу хов хосон зүйлээс энэ бүх зүйлийг бүтээсэн юм а гэдгийг Эхлэл номын 1-р бүлэг дээр гарч байгаа. We also learn in the very first chapter of the Bible that God created us as the pinnacle of His creation. He made us in His own image. За дээрээс 1-р бүлэг дээр дахиад нэг чухал зүйл юу байгаа вэ? Хүнийг бүтээсэн хэсэг байна. Хүнийг бүтээсэн энэ бүтээл нь өөрөө ертөнцийн эзэн мөнхийн эзний бүтээсэн хамгийн агуу бүтээл юм аа. Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн учраас. When we roll out the Torah in a few minutes, we will see that we were created in the very first column of writing, and by the time we get to the third column, sin had entered the world. За хэдүүлээ ингээд Тора номыг одоо дэлгээд хэсгийг харцгаана. За 1-р хэсэг гэдэг нь 1-р бүлэг, 2-р хэсэг нь 2-р бүлэг байгаа. Тэгээ 3-р хэсэг дээр нэг зүйл орж ирж байгаа. Тэр нь бол бидний амьдралд гим нүгэл яаж орж ирсэн бэ гэдэг хэсгийг харна. The Bible teaches us that God made us in His image to live in fellowship with Him. Тэгэхээр анханаас ингээд бодох юм бол мөнхийн эзэн ертөнцийн эзэн маань хүнийг бүтээгээд өөртөө харилцаатай байгаасаа гэдгийг бодож бүтээсэн ба. Гэхдээ But when we sinned, it broke that relationship with God, and we were separated from Him. тэгтээ хүн гим нүгэл хийсэн учраас, гим нүгэлд унсан учраас тэр харилцаа өөрөө одоо эвдэрсэн юм аа. If we were to summarize the entire rest of the Bible, the Old Testament and the New Testament, it would be that the rest of the Bible is the amazing story of God's love and His grace to us in bringing us back to fellowship with Him. Хэрвээ ингээ бүхэлд нь 66 намаа бүхэлд нь бодох юм бол дөнгөж энэ эхлэлийн 3 хуудсыг бодоод харах юм бол үлдчихэж байгаа 66 ном нь юуны тухай вэ гэхэд эзний тэр хайр, тэр нэгүслэл, тэр харилцаагаа буцаад сэргээхийг хүсэж байгаа тэр хүсэл нь байгаа юм аа. Харин яг гол зүйл нь бол эхний энэ 3 Тора номын 3 нүүрэн дээр байгаа шүү. The Bible teaches us that God is eternal. Nobody is above Him, nobody came before Him, and He will have no end. ертөнцийн эзэн мөнхийн эзэн бол үрд мөнхөд оршигч. Түүнээс өмнө юу ч байгаагүй, түүний дараа юу ч байхгүй. Тэр бол цорын ганц мөнхөд оршигч байна гэдэг нь ижээс харагдана. The Bible teaches us about the earthly life of Jesus, how He came down from heaven and became man so that He could die on our behalf and take the penalty for our sins on Himself. Тэгээд бас Библиэлд юу гарч байгааг бол Есүс Христийн талаар айгуу чухал мэдээлэл нь байгаа. Тэр хүүнд яаж ирсэн бэ? Яаж төрсөн бэ? Яаж торинсон бэ? Юу заасан бэ? Тэгээд дараа нь хүмүүсийн гим нүглийн төлөө ямар золиосыг гаргасан бэ? Тэгээд тэр бүх зүйлийг бол бид бас яг адилхан Библиэлд үзэж байгаа. We learn from the Bible about the amazing miracle of Jesus' resurrection from the dead as the firstborn, and we also will be resurrected because of that miracle. За дээрэс нь бидний Библиэлд байгаа нэг гайхалтай хэсэг бол Есүс Христийн яг загалмаан дээр цовдлогдсон нас ороод дараа нь үхлээс амьсан тэр гайхалтай хэсэг баг. Есүсийн хийсэн бусад бас гайхамшгуд байгаа. Мөн яг тэрнтэй адилхан та бид бүгдөө удахгүй үхлээс дахин амьлах болно. Тэр гайхалтай амлалтуудыг энэ Библиэлд бичсэн байгаа. We learn from the Bible that we are called to be filled with the Holy Spirit, and we can have God's power to live godly lives in this present age. Мөн дээрээс нь Библиэлд юу заадаг вэ? Юу бичдэг вэ? Бидрийг ариун сүнсээр дүүргэх талаар бичдэг. Тэр амлалтын тухай бичдэг. Ариун сүнсээр дүүрээд бид нэр мөнхийн эзэн ертөнцийн эзний хүч чадлаар энэ дэлхийд амьдрна гэдгийг заадаг. By looking at the heavens, we can know there's a God, but the Bible teaches us about God's faithfulness. Мөн дээрээс нь Библиэлд бас түүнд итгэлтэй байх тэр чанарыг зааж өгдөг. Яаж итгэл дээрээ бат зогсох вэ гэдгийг. When the Bible talks about God's faithfulness, it says that God always keeps His promises. ертөнцийн эзэн мөнхийн эзэн хизээж амласан амлалтаасаа буцахгүй.
хизээж таныг орхихгүй, хизээж ухрахгүй гэдгийг энчээ баталдаг. When Jesus says in Matthew chapter 28, I am with you always to the very end of the age, we can believe it because God always keeps his promises. Матай намын 28 дугаар бүлгийг нээгээрэй. 28 дугаар бүлэгт Есүс өөрийнхөө дагалдагч нартаа хэлсэн байгаа. Би та бүхэндээ үрд мөнхөд байна. Төгсгөл хүртэл хамтдаа та нартай үрд мөнхөд байна гэдэгт 100% итгэж болно. Яагаад гэвэл эзэн хизээж мөнхийн эзэн хизээж хуурамч амлалт өгдөггүй учраас. The Bible teaches us how to come to Jesus in faith. Тэгэхээр бол Библиэр дамжуулан бид нэр яаж Есүст итгэх вэ? Итгэлээрээ дамжуулж яаж мөнхийн амьтаа болох вэ? That is the most important decision that anybody can make in life. Хин нэгэн амьдралдаа хийж байгаа хамгийн чухал шийдвэр бол яг энэ шийдвэр байна. The decision to come to Jesus by faith it determines our eternal destiny. It is so important. Тийм учраас Есүсээр дамжуулан, Есүст итгэлээрээ, Есүст итгэснээрээ дамжуулан та мөнхийн амьд орох юм аа. Мөнхийн услуу орох юм аа. Тэр нь бол хамгийн чухал шийдвэр байх юм аа. The Bible teaches us that God knows everything. Дээрээс нь Библиэс харах юм бол Библиэлд байгаа бүх зүйлүүдийг унших юм бол ертөнцийн эзэн бол бүх зүйлийг мэддэг гэж хэлсэн байна. When the Bible talks about the fact that God knows everything, it means God knows everything in the past, everything that's happening right now, including this meeting and that you're here, and everything that will ever happen in the future. God knows all of that. Мөнхийн эзэн бол бүх зүйлийг урьдчилаад мэдж байгаа. Өмнөх бүх зүйлүүдийг мэдж байгаа. Одоо бид нар яг энэ playground-д суугаад яг энэ үзэсгэлэнг үзээд энэ дууг сонсоод энэ зүйлийг үзнэ гэдгийг мэдж байгаа. Дээрээс нь эзэн бас маргаашийг мэдж байгаа, нөгөөдрийг мэдж байгаа, таны төгсгөлийг хүртэл мэдж байгаа. If I were to ask you what you were doing 4 years ago on this very day, you would have to think, well, where was I living 4 years ago? Was I in school? What was За би I танаас doing? нэг асуулт асууя. Яг 4 жилийн өмнө 6 сарын 10-ны өдөр яг энэ цагт та яг хаана юу хийж исэн бэ? Одоо яг санаад бичээдхтэй надад. Эцэг шагналтай. But God is not like that. He knows everything past, present, and future, and He Тэгэхээр sees it мөнхийн right эзэн now, маань immediately in front бүх of Him. зүйлийг мэдж байгаа шүү. Тэ өнгөрснийг одоог ирээдүг. Okay. Нэгэн акшнд. He's even more amazing than that. God knows everything that possibly could happen. Мөн дээрээс нь болох бүх зүйлүүдийг бас мэдж байгаа шүү дээ. Okay. My wife and I are in a Bible study on Monday evenings. За би их нартайгаа хамт одоо 7 хоног болгон нэгдүгээр өдрийн орой хамтдаа Библи судлал хийдэг. Several weeks ago, the Bible study leader came to us with a prayer request. За тэгээд манай яг Библи судлалыг хийдэг ахалдаг нэг ахлагч байгаа. Тэгээд хэдэн 7 хоногийн өмнө бид нар дээр хурж ирээд одоо залбирлын хүсэл тавьсан. He says he has a friend who no longer thinks that God loves him because of some of the things that he's done. За тэгээд манай тэр одоо ахлагч маань бид нар дээр ирээд өөр нэг таньдаг хүнийхээ талаар хүсэлт гаргасан. За тэр таньдаг хүн бол маш муухай гин нүгэл үйлдсэн учраас ертөнцийн эзэн тэр хүнийг хизээч өршөөхгүй гэж бодож байгаа тухай ярьсан. This man had given his heart to Jesus many years ago, but now he felt that God no longer could love him. Тэгээд тэр хүн маань одоо тэр залбируулж байгаа хүн маань өөрөө бол маш олон жилийн өмнө Есүс дээр итгэлээрээ ирсэн байсан тийм хүмүүс. And maybe you know somebody like that, or maybe you yourself have been in that Таны амьдрал ч situation. гэсэн одоо танарын дэрэгж гэсэн сууж байгаа хүн итгэл дээр ирчээд одоо явцсан ч байж магадгүй тийм. Эсвэл холтцсон ч байж магадгүй. But this is the encouragement that we can receive from God's word about the fact that God knows everything. Тийм учраас эзэн бол таныг ирээдүйд ямар балиар юм хийхийцэн хүртэл мэддэгэ гэдгийг сануулах гэдэг гэсэн үг. Because even before God called you to himself, and God called me, he already knew everything that we would do in life, everything that our lives would. Таныг амьдралдаа яг одоо энэ цагтаа биш, ирээдүйн цагт хийх бүх үйлсийг мэдж байгаа учраас таныг дуудсан юм аа. Та одоо энэ цагт муу юм хийчлээ гэж бодоод хазаах биш ээ. And even in spite of that, God called us to be his child. Хичнээн хазаах ч гэсэн, хичнээн муу юм хийх гэж байгаа ч гэсэн эзэн таныг дуудсан юм аа гэдэг нь хамгийн чухал юм аа. The Bible also tells us about God's power. Мөн дээрээс нь дахиад нэг чухал зүйлийг Библиэлд гардаг тэрний юу гэвэл хүч чадлын талхай. The Bible says there is nothing that God cannot do. Мөнхийн эзний хийж чадахгүй ямар ч зүйл энэ хорвоо ертөнцийн дээр байхгүй. There's nothing that's difficult for God to do. Мөнхийн эзэнд хийж чадахгүй шантрах, болох, дутуу хийх нэг ч зүйл энэ хорвоо ертөнцийн дээр байхгүй. Maybe you remember the story of King Hezekiah when he became very sick. За хэрвээ та бүхэн санаж байгаа бол хуучин гэрээний хаадууд номон дээр гардаг Хезекая хаан нэг хүсэлт гаргадгийг санаж байна та нар. Do you remember? Тэр юу байдаг вүлээ? Нарыг хоошлуулах, эсвэл урагшлуулах хүсэлт байдаг тийм.
Okay? And the prophet Isaiah came to him and said, "You are not going to recover from this illness. You are going to die." За яг өмнөх хэсгийг харах юм бол Исаи иш үзүүлэгч маань хурж ирээд хаантаа ярьдаг. Тэгээ хаан болохоор яг тэр үед бол эдгэр шүү аимшигтай өвчин тусцсан байсан. Тэгээ тэн дээр ирээд энэ өвчнөөс чи хизээч идэхгүй гэж хэлж байсан. And do you remember what Hezekiah did? Дөнгөд нь Хизкай яг юу хийсэн бэлээ гэдгийг санаж байна уу? Hezekiah prayed, he with tears, he prayed earnestly to God, "Please heal me." Хамгийн түрүүл хийсэн зүйл юу гэх юм бол нулимстаагаар чин сэтгэлээсээ эзэн рүү хандаад гуйсан баг. And God said, "Yes, I will heal you." Дөнгөд эзэн юу гэж хариулсан бэ гэвэл за би чамайг сонслоо. Одоо би чамайг эдгэнэ гэж хэлсэн баг. So now the prophet Isaiah first had said you're going to die, and now he says you're going to live. За дөнгөд их сонирхолтой өмнө нь бол Исаи хурж ирээд бол хаан хурж ирээд бол одоо үхнэ гэж хэлсэн. Харин одоо хурж ирээд юу гэж хэлж байгааг бол одоо амьдрнаа гэж хэлсэн. So God said, "Hezekiah, I'm going to give you a sign that I'm going to heal you." За тэгээд Исаи хурж ирээд юу гэж хэлсэн бэ гэвэл эзэн одоо тэмдэг үзүүлнэ. Тэр тэмдгийг хараад чи эдгэрэх болно гэж хэлсэн баг. God said, "Would you like me to move the sun backwards in the sky, or would you like me to move the sun forwards in the sky?" За ийм асуулт сонголт байсан. Нарыг урагш нь хөдлөх үү эсвэл нарыг хоош нь хөдлөх үү гэдэг ийм хоёр сонголтыг гаргаж ирсэн. Now, King Hezekiah knew the Bible very well, and he loved God with all his heart. But on this day, his theology was not perfect. За яг уул нь бол Хизкай хаан бол хуучин гэрээгээ Библийг амар сайн мэддэг хүн байсан. Мэддэг мөртлөө яг энэ агшинд сонголт хийх агшин дээр манай нөхрийн итгэл жогон миарсан өөрчлөгдсөн. So do you remember his response? Ямар сонголтыг хийсэн бэлээ? Нарыг урагшлуулахыг сонгосон уу? Нарыг хоошлуулахыг сонгосон уу? Hezekiah said, "It's a very easy thing for God to move the sun forward. Хизкай юу гэж хэлсэн бэ гэх юм бол танд нарыг урагшлуулах нь амархан. So I will have him move it Харин backward." нарыг хоошлуулах нь хэцүү. Тийм учраас та одоо чаддсан бол нарыг хоошлуулах гэж гуйсан. Did you catch his mistake in his theology? Тэгээ та бүхэн яг энийг бодоход ямар алдаа гаргаж ирснийг та ойлгож чадж байна уу? Ухаарж байна уу? Эцнийг Just as easy for God to move the sun forward. God made the sun out of nothing. уул нь бол ертөнцийн эзэн өөрөө нарыг бүтээсэн. Нарыг урагш нь үшиглөөд явуулах юу ч биш. Нарыг хоош нь татах юу ч биш уул нь. Гэтэ итгэл нь тийм байсан байгаа байхгүй тий? Сорж штэ итгэхгүй. There is absolutely nothing difficult for God. Тийм учраас ертөнцийн эзэнд чадахгүй зүйл нэг ширхэгч үгүй. When we come before God in prayer and we're tempted to ask for something very small because it would be easy for God to do, our theology is just like Hezekiah's. Хэрвээ та эзэн дээр ирээд гуйх гэж байгаа юм бол та амархан зүйл гуйх гэж байна гэж бодоод тэр амархан зүйл нь эзэнд болоод хэтэрхий амархан гэж бодоод шантарж байгаа бол эсвэл болж байгаа бол таны итгэл дуруу байна л гэсэн үг шүү. We can be very bold when we come to God with our requests. Эзэн It дээр honors ирэхдээ him. эзнээс гуйхтай, Okay. итгэлтэй, бат итгэлтэй байх хэрэгтэй. Okay. So back to this question as to why God gave us the Bible. За анхныхаа асуултанд эргээд очие. Яагаад ертөнцийн эзэн биднэрт үгээ өгсөн юм бэ? So the very first set of verses that God gave to his people were the 10 commandments. За хамгийн их анхны үгсэн юу вэ гэх юм бол эхний 10 хууль баг. If we could roll this out much further than we have room for here, we would find Exodus chapter 20 and we would see the 10 commandments. За яг үнэngээс бол одоо энэ тугалын одоо энэ ороодсон байгаа энэ хуулмал номыг дэлгээд хэрвээ бүр сайн дэлгэх юм бол гитлэл номын 20 дугаар бүлэг дээр 10 хууль бичигдсэн байгааг бид олж харна. Тэгэхдээ бидний ширээ богинохон байгаа учраас тэр хүртэл явахгүй. It was so important to God that we have his words that when he gave us the 10 commandments, he wrote them on a stone tablet with his own finger. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол хамгийн анхны үгийг эзэн бичиж байгаа үедээ бол өөрийнхөө хуруугаараа чулуун дээр бичсэнийг та бүхэн санаж байгаа. So do you Тийм think учраас маш чухал байсан учраас хуруугаараа бичсэн юм аа. if God was that determined to give us his accurate words, do you think that he would in any way allow them to be corrupted over time? Эзэн маань энэ чухал үгийг биднэрт өгсөн учраас хин нэгэн дундуур нь энэ 3000 жилийн хугацаанд нь хурж ирээд өөрчлөх боломжийг өгнө гэж та бодож ирсэн үү? Бодож байна уу? You remember we just talked about God's omniscience, that he knows everything past, present, future, and possible. Бид нар түрүүхэн ярьсан те мөнхийн эзний агуу хүч чадлын тухай ярьсан. Чадварын тухай ярьсан. Бүхнийг бүтээдэг, өөрчилдөг, байлгадаг тэр зүйлийг ярьсан. That means when God gave Moses the very first set of scriptures, he already knew that the printing press would not be invented till 1454, and he knew everything that possibly could go wrong in copying the words accurately until we had the printing press.
Тэгэхээр мөнхийн эзэн маань анх өөрийнхөө үгийг өгөхдөө тэр үедээ 1454 онд зөвхөн анхны хэвлийн машин гарна гэдгийг мэдчихсэн. Тэр хүртэл хуулбарлах хийх бүх тэр ажлууд нь мядаггүй, алдаагүй үргэлж хийгдэх ёстойг бас эзэн өөрөө мэдчихсэн гэсэн. And if he knew everything that could possibly go wrong, and if nothing is difficult for God, of course he's going to preserve his words for us. Тийм учраас хизээч ямар нэгэн хүн, ямар нэгэн хүчин дундуур нь орж ирээд өөрчлөх боломжгүй гэдгийг мэдчихэж байгаа. Хин нэг өөрчлөхгүй. Яг л эзэн өөрөө хүссэн учраас өнөөдөр 2024 оны яг энэ цагт та нарт энийг очихын төлөө байсан учраас өөрчлөлт хийхгүй гэдгийг эзэн өөрөө мэдчихсэн. The words of the Bible are the only way that we know how to come to Jesus in faith. Of course he's going to preserve his words for us. Тэгээд энэ үгээр дамжуулан та итгэлтэй болоод тэр итгэл нь Есүс дээр ирэхийг зааж байгаа учраас тэр үг хамгийн чухал байна. Now, there's no doubt that God performed many miracles to ensure that we would have his accurate words in our Bibles today that are sitting over on that table. За ямар ч гэсэн одоо энд байгаа ингээд Тора ном болоод 66 номын зөвхөн эхний 5 ном гэсэн үг. Гэхдээ тэр ширээнийг харах юм бол тэн дээр бүр бүтнээрээ байгаа гэсэн үг. Тэ 66 ном бүтнээрээ байгаа гэсэн үг. Гэхдээ эзний яг үг энэ дотор маш олон гайхамшигтай тэмдгүүдийг бас үзүүлсэн харуулсан байгаа. Okay. But God also used a very important human process of copying the scriptures to ensure that they would be copied with great accuracy. Мөн яг өөрийнхөө үгийг эзэн өгж байхдаа яг дараачийн хуулбар нь яг адилхан байхыг хүртэл ертөнцийн эзэн урдаас бэлдээд төлөвлөөд хэрэгжүүлсэн байна. And that's what we're going to look at right now. Хэдүүл одоо тэр дэрмүүдийн заримыг хамтдаа үзье. Now, if you can see on the screen, we have a chart on the screen. За энэ хүснэгтийг хэдүүлээ хамтдаа харъя. Тэгээ энэ хүснэгтэр яг дарааллыг хэдүүлээ харъя. Try and picture that the green box at the top was the original Torah that God gave to Moses. За хамгийн дээдлийн ногоон хайрцаг дотор байгааг хамгийн ихний хулбар гэж бодъё те. Хамгийн ихний яг Мосед байсан одоо тэр үг нь гэсэн үг те. Okay. But there were more than 2 million people. Яг тэр агшинд тэд нар нөгөө харь гаргаас ирсэн Египтээс ирсний дараа те 2 сая хүн байсан. They needed more copies of the scriptures. 2 сая хүнд нэгхэн хулбар байх айгүй хэцүү байсан. Okay. So some trained scribes copied the original and made new copies. За яг тэр үедээ тэр агшинд Мосег байж байхад нь өөр анхны хуулбаруудыг бүтээж гисэн баг. Тухайн үедээ бол scribe гэдэг үг байгаагүй ч гэсэн гэхдээ хуулийн номыг хуулбарладаг хүмүүс гарч ирсэн. Then they needed more copies. And so perhaps they used the blue copy to make the red copies. За тэгээд анхных нь ногоон байсан. Дараа нь цэнхрүүд болж байна те. За тэгэхээр цэнхрүүдийн дараа улаануудыг хийж байна. Тэгэхээр ногоон байхгүй болсон ч гэж магадгүй те. Тэгэхээр цэнхрүүд нь үлдсэн. Цэнхрүүдээс нь улаануудыг үлдвэрлэж байна. Now the biblical scrolls are actually written on animal skin. За яг анх энэ эзний үг буухта арьсан дээр бууж ирсэн. This is calf skin. Энэ бол тулгын арьс. Okay. And remember, they didn't have paper. Тэр үед цаас байгаагүй та бүхэн мэдж байгаа. And if the animal skins are prepared correctly, they will last for hundreds of years. Хэрвээ энэ арьсыг зөв бэлдэж гаргах юм бол Okay. тэр арьс олон зуун жил насалдаг юм аа. But at some point in the copying of the copies, the original copy is finally disintegrated and no more. Тэгээ яг ингээд олон хуулбарыг хийж яхад хамгийн анхны ориг хуулбар маань алга болсон. Okay. So the question that we have is, when we get down to the yellow generation of copies, can we have confidence За одоо ийм асуулт байна. Хамгийн доотлын игнэнд байгаа тэр шарууд дээр өнөөдрийн таны гар утсан дээр байгаа. Өнөөдрийн таны барьж байгаа ном дээр байгаа хуулбар нь яг анхны тэр ногооноос яг зөв хуулагдсан уу гэдэг асуулт байна. that they're accurate to the green one? Яг тэр ногоонтой яг адилхан уу? Okay. So we're going to look at the rules that the scribes had to follow if they were copying the scriptures. За үгийг яг хуулбарлаж байгаа энэ гүүш нарын одоо яг баримталдаг тэр дүрмүүд нь ямар байсан бэ гэдгийг хэдүүл хамтдаа үзье. Now, there were other ancient documents besides the scriptures. Одоо яг энэ бичээсээс гадна өөр бас эртний бичээсүүд тэр үед байсан. If you wanted to copy one of those other books, you didn't have all these rules. Бусад төрлийн тэр гацсан байсан номнуудыг хуулбарлах дүрм бол байгаагүй. But there were hundreds of rules that needed to be followed if you were copying the scriptures. Харин яг эзний үгийг хуулбарлах дүрмүүд нь хэдэн зугаараа байсан. Why were there so many rules? Яагаад ийм олон дүрмүүдтэй байсан юм бэ? Because God's words are different than ordinary words. God's words have come down from God Himself, and they are for us and for our own good. Мөнхийн эзний үг онцгой учраас, чухал учраас, ач холбогдолтой учраас энэ дүрмүүд нь байгаа юм аа. The first rule had to do with who was allowed to copy the scriptures. За, нэгдүгээр дүрмийг эхлэе. Нэгдүгээр дүрм нь
хэн энэ ажлыг хийх хэрэгтэй вэ? Хэн томилогдох вэ гэдэг эхний дүрм байна. Only a very few people were allowed. Маш цөөхөн тооны хүмүүс шигшигдээд тэнцдэг байсан. They had to be people who loved God with all their heart. Нэгдүгээрт нь тэр хүмүүс бол мөнхийн эзэн ертөнцийн эзнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг хүн байх ёстой. They had to be very educated. Хоёрт нь тэр хүмүүс маш өндөр боловсролтой байх ёстой. They had to understand that God's words were different than ordinary words. Тэр хүмүүс өөрийнхөө тэр туулсан бүх туршлагаараа мэдлэг боловсролоороо ертөнцийн эзний үг бол маш чухал гэдгийг ухамсарлаад ойлгоод мэдэрсэн байх ёстой. If you qualified for that, then you began a very long training process. За ингээд энэ хоёр шалгуурыг та авсан бол тань дээр маш олон жилийн үргэлжлэх давтан сургуульд, мэрэгжлийн сургуульд, дахин сургуулиуд одоо хийж эхэлнэ гэсэн. Some of you have jobs that have involved a very long training, and that's what it was like for a scribe. Тэгээ зарим хүмүүс бол яг тийм бас ажил мэрэгчтэй байж магадгүй те. Яг ингээд нэмийг дандаа давтан хийдэг, дуурайлгаж хийдэг, туулбартаа одоо ингээд хийгээд байдаг. Тийм мэрэгчтэй хүмүүс байж магадгүй. Яг тэрэн шиг бүх зүйлийг ингээд тууштай, давтаал хийгээд байна гэсэн. The training involved training in the scriptures. The scribes were actually teachers of the law as well as writers. Энэ хүмүүс бол зөвхөн ганцхан үг бичгтэй биш. Бас энэ үгийг бусдад тайлбарлах, энэ үгийг заах, энэ үгийг унших гэд маш олон төрлийн бас бусад ажлуудыг бас хийдэг байсан. You remember reading in the Old Testament about Ezra, the scribe. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Эзра яаж одоо энэ хуулийн багш нарын тухай ярьж ирснийг та бүхэн санаж байгаа. And it says that Ezra taught the people the scriptures so that they would understand them. Яг бол Эзрагийн үндсэн ажил нь ямар ажил байсан бэ гэвэл Эзра одоо төлгөөс буцаж ирснийхаа дараа тэр бол хуулийн багш байсан. Хуулийн багш болохоор тэр хүн юу хийдэг байсан бэ гэвэл өдөр болгон эзний үгийг хүмүүсд зааж өгдөг байсан. We also learn that after the exile, Ezra went back to Jerusalem, and when he went, what did he bring with him? За тэгээд төлгөөс буцаж ирэхдээ Эзра ямар нэгэн зүйлүүдийг өөртлөөд ирснийг та бүхэн санаж байгаа те. He brought a Torah with him. Тэр хүн өөртлөөд авчирсан цүнхэнд нь байсан зүйл бол одоо энэ хуулийн ном байсан. So, and Jewish tradition says that Ezra carefully trained other scribes as well. Одоо яг өнөөдрийн байгаа баримталж байгаа их сурвалжуудыг харах юм бол Эзрагаас эхэлтэйгээр одоо энэ нарийн дүрмэд улам нарийнсан. Энэ яг Эзрагаас эхэлтэйгээр энэ Тора номыг хадгалах энэ айгүй нарийн зохион байгуулалтанд орсон гэдгийг үздэг юм байна. Now, animal skins require weeks to prepare them to receive words. За яг ингээд арьсан дээр ажиллахад энэ арьсыг бэлтгэхэд хугацаа их ордог. Хэдэн 7 хоногийн туршид эхлээд буулгах юм, бичгийн юм арьсаа бэлднэ. So the scribes prepared their own animal skins, so they were trained in that. Тэгэхээр тэр бүх гүүшнэр хийж байгаа бүх хүмүүс арьсаа өөрснөө бэлднэ гэсэн. Okay. All of the materials, including the animal skin, the ink, the writing instrument, all conform to the kosher laws. За ингээд тэр ажлыг бас хийхийн тулд бүх юм бас өөр ингэсэн дүрмтэй. Тэр дүрмийн юу гэж хэлж болох вэ? Күшээрийн дүрм гэж хэлж байгаа. Юу та бүхэн онголоод үзэх юм бол хоолн дээр нь ч тийм дүрм байгаа. Одоо яг энэ дээр болохоор арьсынд күшээрийн аргаар тусгаа эзнээс гуйна. Бичих балын тусдаа гуйна. Чирнийлийн тусдаа гуйна. Хэрэгслүүдийн тусдаа гуйна. Одоо юу гэдэг линейкийн тусдаа гуйна те. Бүх зүйлийн тусдаа ариусгалаар явуулна гэсэн. A few minutes ago, I was asked, well, what kind of ink did they use? За нэг нь надаас түрүүхэн асууж ирсэн. Ямар чирнийл хэрэгжиж ирсэн болов? Бих хэрэгжиж ирсэн болов гэж асууж ирсэн. The scribe also had to prepare their own ink. Тэгэхээр хуулбарыг хийж байгаа хүн болгон өөрийнхөө бихийг үйлдвэрлэх хэрэгтэй. They had a special recipe that made the ink very black and that would last for hundreds of years. Тэгэхээр хийж байгаа хүн болгон өөрийн гэсэн тэр чамд авчирсан дээрээс нь өвдөгдсөн дүрм байгаа. Тэр дүрмийн дагуу хамгийн хар өнгийг гаргаж болох тийм бихийг үйлдвэрлэх хэрэгтэй. Тэр хар өнгийг гаргаснараа бичснээрээ хэдэн зуун жил тэр нь хөдөлшгүй байх хэрэгтэй. And when we roll this out, you will see this scroll is more than 200 years old and the writing still looks perfect. Ингээд бид нэгэд нээгээд 50 те нээгээд ингээд дэлгээд 50. Тэгэхээр та бүхэн анзаарах бах. Яг энэ бичсэн байгаа энэ бихийг харах бах. Тэгээ та нар 200 жил насалдсан бих гэж бодоод үзээрэй. Ямар гайхалтай байгааг та бүхэн харна. Before they would begin writing on the scroll, they would take a sharp instrument like a stone and they would press down to make vertical lines on both sides, and then they would do horizontal lines. Хэрвээ та бүхэн ингэ төсөөлөд үзтээ тооны дэвтэр байна гэж бодоо тий таны хүнд яг тэрэн шиг одоо яг энэ арьсаа бэлдсэний дараа тэр арьсыг бичих зориултанд оруулахын тулд бэлтэнэ. Дээрээс нь доош нь шугамуудын татна, хөндлөндөөд шугамуудын татна. Why is that? Яагаад тэр айгуу чухал вэ? Because God's words require not only accuracy, but also it's a piece of art. Яг л зүгээр эзний үг зүгээр бичиж байгаа биш.
эзний үг өөрөө бас урлагийн бүтээл учраас гайхамшиг учраас төгс байх хэрэгтэй юм аа. Now, if you write on the computer, you know that you can make the margins even on both sides. Та бүхэн мэдж байгаа хэрвээ та компьютер дээр ажиллаж байгаа бол одоо энэ дүрмүүдийг юм уу те ийм байдлаар бичих нь бол амархан байна. Компьютер яагаад таны өмнөөс хийгээд өгчих учраас харин гараараа хийж байгаа тохиолдол. But look at the scribes did it without a computer. Одоо энэ дэлгэцэн дээр байгаа яг энэ хэсгийг харъя, энэ бүтээлийн хэсгийг харъя. Their work Энэ is- бол 100% гараараа хийсэн бүтээл. Okay. Гэхдээ яг принтерлсэн юм шиг гайхалтай бичсэн ба тий. Шугамуд нь ямар тэгшгэн байгаа. Before they began the work for their day, before the scribe would begin writing, he would take a ritual purity bath to ensure that he was both spiritually and physically pure before writing God's words. За ажлын өдөр эхэлж байна. За ажлын өдөр эхлэхдээ юунаас эхлэх вэ гэх юм бол эхлээд ариун байнд орно гэсэн тий. Ариун дүүшинд орно гэсэн. Өөрийгөө бийг сүнсний өд мах бодийн өд эхлээд тэр хүн өөрийгөө ариусгаж усанд орно гэсэн. Here's one of the most important rules of all. За тэрнээс илүү хамгийн нэг чухал дүрэн байна. A scribe was required to work slowly. Нэг дүрэн байгаа, маш чухал дүрэн байгаа. Бүх одоо дүрмүүдээс өөр тэр хүн хамгийн удаанаар ажиллах хэрэгтэй. People in my country would not be good scribes Миний одоо төрлөх орн Америк нэгдсэн улсад хүмүүс удаан байж болохгүй гэсэн. because everything in my country is as fast as you can do it. Манай улсад бол бүх зүйл хамгийн хурднаар л хийгдэх хэрэгтэй. There's a well-known car company based in the U.S. It builds cars around the world. За нэг айгүй том автомашиныг үйлдвэрлэж компани байна. Манай улсад тэр улс одоо айгүй алдартай. Last year, they produced more than 18 million cars. За өнгөрсөн жил тэд нэр 18 сая ширхэг машин үйлдвэрлэсэн байна. That means somewhere in the world, there was a car coming off the assembly line every 17.6 seconds all year. За тэгэхээр юу гэж харах вэ гэх юм бол жилд ингээд хуваагаад үсэх юм бол минутанд цагт хуваагаад үсэх юм бол 17 секунд 16-ад нэг машин пүнк гэж гарч ийнэ гэсэн. Цогсон Now, машин. if I was the owner of the company and you were my employees, I would say, wow, that's amazing. Let's have a party. За та бүхэн бүгдөө тэр компани ажилчид гэдэг төрөөхөн зурдаа бодъё. Тэгвэл бидний гаргаж байгаа үзүүлэлттэй 17.6 секундэд нэг машин үйлдвэрлэх гэж үзүүлэлт ямар байна? Гоёо гэж хэлнэ үстэй. Тийм байна. Хэдүүлээ одоо сайхан бут нэрэгцгээе. Гоё баярлцгаая гэд хэлэх баг. But that's not what he said. Үгүй. Тэр захирал тэгж хэлээгүй шүү. He said, what have you been doing all year? Тэгээ харин захирлын эсрэгээр хүмүүсээ загинж эхэлсэн. I don't know his exact words because I wasn't there. Гэтэ би яг хажууд нь байгаагүй учраас яг үгээр нь бол хэлж чадахгүй. Гэтэ санааг нь хэлээ. But he said, in 2025, I need you to produce a car every 16.5 seconds. Тэгээд тэр захирал маань ямар даалгавар өгсөн бэ та бүхэнд те ажилтнуудаа юусэн бэ? Одоо харин 2025 онд та бүхэн 16.5 секундэд нэг машин үйлдвэрлэх хэрэгтэй гэсэн. And maybe you work in a factory where your supervisor has said you need to produce more things this year than you did last year. Тийм учраас ямар ч компани дээр очих тийм байна. Өнөөдөр энэ жил ийм хурцтай, ийм бүтээмжтэй байсан бол эх жил яаж яах вэ? Таныг илүү ихийг гарга, илүү ихийг бүтээ, илүү хурднаар бүтээгдгийг шаардна. Okay. Why is it that scribes were required to work slowly? Яагаад гүүш нарыг, яагаад энэ хуулбарыг хийж байгаа хүмүүсд эсрэг дүрмтэй байсан юм бэ? Удаан байх хэрэгтэй гэсэн юм бэ? Яагаад удаан бай гэсэн юм бэ? Бүх дэлхий хурднаар явж байхад. No mistake. No mistake. Yes. Okay. Are you a scribe? Та яа гүүш биш үстэй. That's exactly right. They had to work slowly to ensure that there would be no mistakes. Яагаад тийм дүрм хатуу дүрм байсан бэ гэх юм бол эзний үгийг хуулбарлаж байгаа үед So ямар ч алдаа байж болохгүй. Нэг ширхэгч алдаа байж болохгүй. So to write a Torah scroll involves one entire year. За яг Someone's нэг life. хуулбарыг хийхин тулд яг Тора номыг эхний 5 номыг хуулбарлахын тулд яг бүтэн нэг жил хэрэгтэй болно. Okay. Now remember, we learned that the scribes were very educated, including understanding the scriptures. За бид нар бас нэг юм мэдж байгаа энэ хүмүүс хийж байгаа хүмүүс маань бол эзний үгийг номоо амар сайн мэдж байгаа. Many of the scribes had the entire scroll memorized, whether they were specializing in the Isaiah scroll or the Torah. Many of them had it all memorized. За ямар ч байсан ихэнх хүмүүсүүд дийлэн холонхоод нь бол энэ үгийг чэйжилсэн байдаг. Бүтэн номоор нь чэйжилсэн. Одоо энийг бичих гэж байгаа хүн 5 номыг бүтнээр нь чэйжилсэн байгаа гэсэн. But they were not allowed to write from memory. За тийм хүмүүс хичнээн чэйжилсэн байсан тэднэрт чэйжээрээ бичгийг зөвшөөрдөг. Let me show you, let me explain how it is that they wrote. За одоо яаж яг бичдэг байсныг та бүхэнд харуулъя. So they would take a certified perfect scroll and they would have it in front of them. За нэгдүгээр тэд нар эхлээд одоо
оргио тавина гэсэн үг тийм. Хаанаас хуулбарлаж байгаа. Тэр ориг хуулбараа эхлээд урдаа тавина. Then they would take the fresh animal skin and they would put it down closer to themselves. За тэгээд нөгөө бэлтгэсэн байсан арьсаа тавина. Өөрийнх нь бэлтгэсэн байсан арьсаа тавина. Цоо шин арьсаа тавьж. Then they would read the word on the original, pronounce it, and then they would write it on the new scroll. За ингээд эхлээд эхний үгээ бичиж эхлэн те. Эхний үгээ эхлээд уншина. За тэгээд дараа нь уншсныхаа дараа бичнэ. Дараа нь бичснээ дахиад уншина. Then they would count how many letters are in that word and make sure they had the same number of letters in the new word. За дараагийн шатанд нь тэр үгийг бичгэд хэдэн үсэг орсон бэ? Үсэг болгоно тоолно. Дээр нь дараа нь доор нь үсэг болгоно тоолно. They did that for every word. Яг ийм байдлаар бүх үгээ тэгж бичнэ. Үг болгоно дээр. At the end of the line, they would count how many letters in the line of the original and make sure they had the same number of letters in the new line. За ингээд яг нэг шугам дуусгаад яг адилхан тэрийг хий. За яг энэ мөрөнд тэдэн үг байсан, тэдэн үсэг байсан гэдгээ дээрээ тоолно, тэгээд доор нь тоолно. At the end of the day, another scribe would come and compare the work to make sure it was perfect. За тэгээд ажлын өдөр дуусчихна гэж бодох юм бол өөр нэг шалгадаг хүн орж ирнэ. Тэр шалгадаг хүн орж ирээд түүний хийсэн бүх зүйлийг яг адилханаар ингээд тоолно. Why did it have to be хэдэнд үг? Why did it have to be perfect? Яагаад тийм төгс байх хэрэгтэй байсан бэ? Because God's words are not ordinary words. Эзний үг They're from God himself. жирийн хүний үг биш учраас. Мөнхийн эзний үг учраас чухал юм аа. Okay. So there are certain letters in the Hebrew alphabet. Okay. You may know that the Old Testament was written almost completely in Hebrew. За та бүхэн мэдж байгаа хуучин гэрээ бол 98% нь зөвхөн еврей хэлээр бичсэн байгаа гэдэг та бүхэн мэдж байгаа. And the New Testament was written in Greek. Харин шинэ гэрээ бол ориг хэл нь бол өөр хэл дээр, грек хэл дээр бичсэн байдаг. And if you talk to our friends at the Bible Society, they will explain that they have translated from the Hebrew and the Greek. Тэгээд та бүхэн бас ариун бичээс нийгэмдгээс асуугаараа яг бол гэрээ болгоныг орчуулахдаа ориг хэлээс нь орчуулж байгаа гэсэн. Тэгээд хуучин гэрээг нь еврей хэлээс нь, шинэ гэрээг бол грек хэлээс нь. Okay. They had to write the letters so perfectly that if a school child who was just learning to read and write saw the letter, they would know immediately which letter it was, even though some Hebrew letters looked very much like others. За одоо энийг яг ингээд бичиж явахдаа нэг чухал зүйл байгаа. Ямар ч насны хүн цагаан толгоогоо унших ёстой. Ямар ч насны хүн гарч ирээд цагаан толгой дээр гарч байгаа үсэг болгоныг ялгаатай дуудаж харах хэрэгтэй. Тэрийг л найдвартай хийх. Okay. Look at those two letters. They're very similar. За тэр хоёр үсгийг улаанаар тэмдэглэсэн байгаа хоёр үсгийг та бүхэн харж байна уу? Хэр ойрхон байна? Хэр адилхан байна? If the scribe was not working slowly, they might make a mistake. Хэрвээ хуулбарлаж байгаа хүн маань жоохон яаруу хийх юм бол үсгнүүд нь орондоо жоохон ойрхон харагдана. You don't want an American scribe. Тийм учраас яаруу тийм Америк They work too хуулбарлагчийг quickly. даавал авах хэрэггүй гэсэн үг тийм. Here are a couple more, Dalet and Resh. За одоо Д үсэг, Р үсэг хоёрыг ялгасныг үзүүлж байна. Дээдлийн чирнэлийн яганых нь Д үсэг, доотлолт нь байгааных Р үсэг байж байна. Хэр ойрхон байна. I'm going to show you a word on the next slide that has Dalet and Resh in the same word. За би одоо дараагийн слайд үзүүлээ. Тэр дараагийн слайдн дээр яг энэ хоёр үсэг дараалаад байгааг та бүхэн And you харна. will see how perfectly it's written. Гэхдээ тэр хоёр үсэг маань яаж төгс гараар бичигдсэн бэ гэдгийг одоо та бүхэн харна. All right, I'm going to have to go point out which word it is. За одоо та бүхэнд би яг очиод өөрөө гараар үзүүлье. За эхнийх нь бол Д үсэг, дараачих нь Р үсэг. Хоёр дахь тэр хэсгээр нь харагдсан уу сая та бүхэнд? This is actually a scroll of Esther, an Esther scroll. Энэ болохоор Эстер номоос авсан зураг шүү. Эстер ном. But just look at how beautiful the writing Гэтэ ингээд is. та нар ингээд хараад үзтээ. Perfect. Төгс урлагийн бүтээл байгаа юм шиг харагдаж байгаа биз. Okay. There are certain passages in the Bible that are formatted differently than most. За одоо ингээд бүхэлд нэгээд одоо энэ бичээсийг ингээд харах юм бол бас дотор нь бас хид хідэн онцгой газрууд байна. Бусдаасаа ялгагддаг газар байна. So if we could see the 10 Commandments, we would see that they're formatted differently. За хэрвээ бид нар яг ингээд Гитэл номын 20 дугаар бүлэг дээр ирэх юм бол 10 хууль арай өөрөөр бичигдсэн байгаа та бүхэн нүдээр харна. Одоо та өөрийнхөө библийг ч гэсэн онгоолгоод үзээрэй. 10 хууль Гитэл номын 20 дугаар бүлэг дээр хараарай. Бусдаасаа өөр байгаа. Exodus 15, verses 1 through 19, is formatted in a way different than any other passage of Scripture. За одоо 39 ном дотроос, хуучин гэрээний 39 ном дотроос хамгийн өөр байдаг
хамгийн чухал хэсгийг одоо та бүхэн харж байна. Гитлэл ном. Гитлэл номын 15 дугаар бүлгээс 1-ээс 19-ыг одоо гар утсандаа нээгээд үз. Библи дээр нээгээд үз. Ямар бах хэвээр оргин одоо яг таны өмнө харагдаж байна. Exodus 15 came just after the amazing miracle of God bringing the people out of Egypt. За хэрвээ та бүхэн санаж байгаа бол яг энэ хэсэг нь яаж үүссэн бэ гэх юм бол нөгөө Египтээс чөлөөлөгдөөд зүхтаад тэгээд улаан тэнгис дээр ирсний дараа болж байгаа үйл явдал. Do you remember what that miracle was? Юу болдог вүлээ яг тэр хэсэгтэр? Улаан тэнгис яадаг вүлээ? Хуваагдаад divided The Red Sea. Тэр том тэнгисийг хоёр хан мэт босгож байгаа юм шиг хоёр хэсэг хуваагддаг. Okay. It was very important to Moses and to God that the people not forget the amazing miracle that God had done. Тэгээ яг энэ акшнд юу их чухал байсан бэ гэвэл мөнхийн эзний хувьд бас Мосегийн хувьд энийг үрд мөнхөд санаасаа гэдгийг хүсэж байсан. Хойч үн үрд мөнхөд. And God always delights when we remember what God has done. Тэгээд мөнхийн эзэн ч гэсэн биднийг үгийг уншиж байхдаа яг ингэж санаж хахад тэнд маш том баяр хөөр болдог. But remember, the people didn't have their own copies of the Bible. Тэгээ яг тухайн цаг үед та бүхэн мэдж байгаа шүү дээ. Яг тийм боломж бол байгаагүй. Хүн болон өөрийн гэсэн Библийг барих боломж байгаагүй. There was, and they didn't even have a Torah yet. Тэгээд бас яг нэгдсэн яг ном нь бас гараагүй байсан. Яг энийг болж байгаа үйл явдал дээр. So Moses wrote a song and taught it to the people, all the people, children, adults, a song that recounted this amazing miracle that God had just done. Тэгэхээр энэ бүх юмыг үлдээхийн тулд, нутагшуулахын тулд манай Мосе яасан бэ гэвэл яг энэ агшинд туулаад гарсныхаа дараа мартахгүй тул эхлээд дуу зохиосон байна. За тэр дууга маргаашаас нь эхлээд хүн болгонд, хүүхэд болон хөгшчүүд болгонд зааж өгсөн байна. And that song is Exodus 15 verses 1 through 19. За тэр заасан дуу маань одоо энэ хэсэг. Гитлэл номын 15 дугаар бүлгийн 1-ээс 19. Now, why would they write it like this? За тэгээд одоо бичснийг хараарай. Бичсэн байгаа нь өөр байгааг та бүхэн анзаарсан байна. За одоо харуулъя. Яаж бичснийг харуулъя. За эхнийх дээр нь энэ талыг харах юм бол хоёр хан багаж эхний ханаа нь одоо энэ явж байна. Нөгөө ханаа нь эсрэг талд байгаа. Two walls, left and right. And then people are walking and marching in the middle. Тэгээ голоор нь Израилийн ард түмэн алхаад явж байна. Мэдгэж байна уу? Хоёр хан босч ирж байна. Тэгээ дундуур нь хүмүүс алхаж байгаа. Яг ийм байдлаар бичсэн байна гэсэн. From the time of Moses until today, these verses are always written exactly like that. Тэр хамгийн анхны нөгөө ногооныг санаж байгаа те хамгийн анхны хуулбар нь яг ингэж бичигдсэн өнөөдөр хүртэл яг ингэж бичигдэж байгаа. Нэг ч удаа өөрчлөгдөөгүй. A biblical scroll, when it's finished, could not be certified as usable if there was even one letter that had been added or was missing. За ямар ч байсан ихний одоо ажиллаа тэр хүн хийгээд дууссан те. За энэ номоо бичээд дуусчлаа гэж бодъё. Гэхдээ тэр хүний бүтээлийг аль бие ёсоор эргэлтэнд оруулахгүй. Яагаад гэвэл заавал шалгалт авна. Заавал одоо сертификатыг өгнө гэсэн үг. Тэгэхин тулд тоолно гэсэн үг. Нэг цэг таслал гээгдэхэд баяртай. Шууд хогны сав. But how would they even know? A Torah is 50 meters long. За ингээд бичээд дуусахад энэ яг 50 м болно. За нэг ном гэсэн үг те 50 м болно. Тэгээ эдгээр яаж тэрийг алдаан байдаггүй зөв хуусан гэдгийг шалгах вэ? So how would they know if there was one extra letter or one missing? Тэ нэг одоо таслал нэг цэг ч юм уу нэг үсгэн жоо өөрөөр бичсэнийг яаж шалгах вэ? Because whichever scroll you were copying as a scribe, you already know exactly how many letters make up that entire scroll. За тэгэхээр дүрмээр юм байгаа. Ямар ч ном, хуучин гэрээний ямар ч ном хідэн үсгтэй, хідэн үгтэй байдг нь ойлгомжтой байна. So a Torah scroll. За тэгэхээр манай одоо энэ дэлгэж байгаа энэ ном бол 304,805 letters. 805 ширхэг үсгтэй. So when they finish, they roll out the entire scroll. За яг ингээд тэр хүн бичээд дуслаа. Тэнгүүд яах вэ гэх юм бол энэ дэлгэмэл номоо бүгдийг дэлгээд дэлгэж тавьсны дараа And a rabbi starts counting on one side, and another rabbi starts on the other end, and they count every single letter. За тэгээд хоёр талд нь хоёр рабай гэдэг хоёр албан тушаалтай хүн гарч ирээд тэр хоёр хүн яах вэ гэвэл үсэг болгоныг тоолж явна. Хоёр талаас. Нэг нь баруун талын өнцгөөс нь нөгөөх нь зүүн талын өнцгөөс. The middle letter of the Torah За тэгээд тэр хоёр маань голын цэг дээр уулзна. The middle letter is in Leviticus 11 verse 42. За яг тэр хэсэг нь бол Левийн номын 11-р бүлгийн 42 дугаар ишлэлдэр яг тэр огцлын цэг байгаа.
Яг тэр дундын цэг нэг. Хоёр талаас тоолоод яг нэг мэддэг, таньдаг үсгэн дээрээ ирэх хэвээр. Хэрвээ тэр нь зөрүүл баяр та. It's the narrowest of all Hebrew letters. За It's тэгээ хэрвээ та the letter бүхэн Vav. санаж байгаа бол нөгөө цагаан толгой дотор энэ нөгөө вау гэдэг үсэг байгаа. Хамгийн нарийнхан туранхай үсэг нь байгаа. When those rabbis are counting, if they did not meet at that letter, then they knew there was a problem somewhere in the Torah and they needed to find it and fix it before it would be certified to be used by the people. За ямар ч гэсэн ингээл хоёр талаас нь тоолоод яг голын үсгэн тэр Леви номын 11-ийн яг тэр хэсэг дээр нь таах ёстой. Хэрвээ таахгүй болвол тэр ажлыг яах вэ гэж буцаал дэлгээл алдаага хайж эхэлнэ гэсэн. Okay. Why is it that they had all of these rules and more? We only covered a few of Бид нар them. бол маш цөөхөн дүрмүүдийн зөвхөн та бүхэнд ярьлаа. Яагаад ийм олон дүрмтэй байх ёстой юм бэ? Because they were not copying ordinary words. These are words chosen by God for us. Энэ бол зүгээр жирийн үг биш. Энэ бол тусгаалan биднэрт зориулаад энэ өрөөнд сууж байгаа хүмүүсд зориулсан мөнхийн эзний үг учраас ийм чухал нарийн шалгуурууд дүрмүүд байгаа юм аа. We can have confidence that the words of our Bible are accurate, reliable, and trustworthy. Одоо бидний ямар ч дэлгэж байгаа Библи маань өөрөө ямар ч алдаагүй яг анхны тэр хуулбар мөн гэдэгт бат итгэлтэй байж болно. There are many, the Bible does not tell us everything about God. Гэхдээ энэ Библиэлд бол мөнхийн эзний талаар бүх мэдээлэл нь бол байхгүй. When we get to heaven, we will learn so much more about God than has been revealed in the Bible. Та бүхэн мэдж байгаа Библиэлд зөвхөн хэсэг нь байгаа. А яг бид нар мөнхийн улсад очсны дараа вау бидний гайхалтай гоё юм хүлээж байгаа. Зөндөө гоё зүйлүүдийг хүлээж байгаа. But God has carefully chosen every word that He wants us to have during this life. Тэр бид нар яг энэ амьдралдаа явж байхад, өнгөрүүлж байхад мэдэх ёстой үг болгоныг яг энэ дотор оруулж өгсөн юм аа. Those words of God have been given to us for our own good. Энэ үг болгон бидний сайнны төлөө, бидний сайн сайхан байгалахын төлөө үг юм аа. Moses says something very interesting at the end of his life in Deuteronomy chapter 29. За хэдүүлээ хамтдаа нэг хэсгийг Библийн нэг хэсгийг хамтдаа уншъя. Дэд хууль номын 29-р бүлгийг нээдэ. Гар утастанууд нь гар утастаа нэгээд дэд Тора номын хамгийн сүүлийн ном гэсэн үг. 5 дахь номын 29-р бүлгийн 29-р ишлэгийг та нар нээдэ. Yeah, Deuteronomy 29:29. Did you already tell him the verse? Okay. Okay, 29:29. За 29-р бүлгийн 29-р ишлэгийг хэдүүлээ хамтдаа дуудъя. Нэгэн зэрэг сайхан. Moses says that God has many secrets. За эзэн маш олон нууцтай гэдгийг хэлж байна. But the things that he has revealed to us are for our own good and for our children. Одоо энэ дэлгэцсэн байгаа энэ нууцуудыг биднэрт зориулж дэлгэсэн юм аа. Бидний үр хүүхдүүдэд зориулж өгсөн юм аа. So I would encourage you to spend time in God's word. Тийм учраас би танд ямар зүйлийг уриалмаар байнаг бол эзний үгийг хорон болгондоо уншихыг хичээгээрэй, бодхыг хичээгээрэй, эргэцүүлэхийг хичээгээрэй. Do you think we have time to do a quick run through the Okay. All right. За хэдүүлээ дараагийн шатналгаа оръё. Okay. Би Дэвид багш гэж байгаа шатсан. Okay. We're gonna very quickly go through some material that if you were in seminary, you would spend weeks on it. За хэрвээ та ингээд Библийн сургууль сурж байна гэж бодъё. Библийн сургуулийн оюутан болцсон сурж байна. $60,000 төлөө сурж байна те. Тэгвэл та яг энэ өнөөдрийн одоо заах гэж байгаа хэдхэн минутанд заах гэж байгаа хичээлийг хэдэн 7 хоногийн турш сурна. But I've been in Mongolia for 10 days and I know you are so smart, you don't need Тэгээд that. би одоо Монголд ирээд 10 дахь өдрөө болж байна. Та бүхэн амар ухаантай чадварлаг хүмүүс гэж бодож байгаа учраас одоо тэр хичээлийг би амар богинохон болгоод заач. There's a very important book called the Leningrad Codex. За ингээд одоогийн саяхны хүртэл дэлхий дээр амар чухал нэг ном байлаа. Тэр номны нэр нь одоо энэ Ленинградын кодекс. Ленинградын хуулийн ном гэсэн үг. It's called the Leningrad Codex not because it was written in Leningrad, but because it is at Leningrad, which is now called St. Petersburg, at the National Library of Russia. За энэ ном нь бол яг хөө энгийнээр хэлэх юм бол энэ чинь нөгөө еврей ном баггүй. Бидний одоо ярьж байгаа Тора ном л гэсэн үг тийм. Еврей Библи гэсэн үг. Тэр Библийг ягаад Ленинградын кодекс гэж нэрлэлсэн байгааг зүгээр эхлээд Ленинград гэдэг хотод байдаг учраас нэ. Гэхдээ өнөөдөр Ленинград гэдэг хот дэлхий дээр байхгүй. Оронд нь Сан Петербург гэдэг нэртэй болсон байгаа тийм. Тэгээ тийм нэрээр байгаа шүү. Okay. I'm just going to go through a few of the reasons why this is an important book. За би та бүхэнд энэ номын талаар ихтэй хитгэн товчоор ороод танилцуулъя. Яагаад энэ ном тийм чухал юм бэ? It's the oldest complete manuscript of the Hebrew Bible in Hebrew. За еврей хэл дээр бичигдсэн
цорын ганц бүхлээр хадгалагдаж чадсан цорын ганц хуулбар бол Ленинградын кодекс. So I have been to the National Library of Russia, and I've been in the room where this book is held, but I couldn't see it. It was in a very secure vault. Тэгээ яг уул нь бол би албаар ингээд Орос руу зорьсон. Орос руу очоод яг энэ номыг нүдээр харъя гэж бол хичээсэн. Харамсалтай нь тэр номыг нийтэд ил тавьдгүй. Зөвхөн хайрцагын дотор, савн дотор ханы цаана. Тэгээ энэ ханы цаана тэр ном байгаа гэдэг газарт нь би өөрөө очиж зогсож үтсэн. Okay. So this book was also written on animal skin, but it was put in book form rather than in a roll. За энэ ном болохоор их сонирхолтой нь ийм хуулмал ийм бөөрн хийх үедээ те ийм хэлбэрээр биш байсан. Харин эсрэгээр яг ном шиг хуудас сулгаад оруулсан байсан. The book was finished writing in the year 1008 AD. Тэгээд энэ одоо Ленинградын кодекс гэсэн номыг энэ гэж бодох юм бол манай эртний 1008 онд дуусгасан байна. Бичиж дуусгасан байна. Okay. If you look at the very first case over there, you will see a Hebrew Bible called Biblia Hebraica. Хэрвээ та бүхэн одоо харах юм бол тэнд нэг ном дэлгээ тавьсан байгаа. Okay. Еврей хэлний ориг ном гэсэн үг. Тэгээд тэр еврей хэл дээрх Библи гэсэн утгатай ном байгаа. That's a copy of the Leningrad Codex. Яг энэ 1008 оны албан ёсны хуулбар нь тэр ном гэсэн үг. Okay. And here's the important thing. За дахиад нэг чухал зүйлийг хэлье. Your Bible and my Bible are translated from the Leningrad Codex. Хэрвээ сайн ажиглах юм бол таны хэрэгэлдэг Библийн ориг еврей хэлнийх нь ориг нь энэ ном. Миний хэрэгэлдэг Библийн ориг еврей хэлнийх нь хуулбар нь бас энэ. Өөрийнх нь хэрэглэж байгаа нь New King James орчуулга. Та нарын хэрэглэж байгаа орчуулга нь аль нь ч байж болно. Гэхдээ яг 1937 оны энэ хуулбарыг авч байгаа гэсэн үг. Тэрний ихэнх ориг хуулбар нь 1008 оных гэсэн үг. So that means our Bibles are 100% accurate to the most accurate Bible of the year 1008. Тэгэхээр бид нар юу гэж итгэлтэй байна гэвэл яг өнөөдөр одоо миний гар дээр байгаа Библи маань 1008 оны яг тэр ориг хуулбараас ирсэн гэдэгт бид нар бат итгэлтэй байна гэсэн үг. But for hundreds of years, people were asking, but how do we have confidence that our Bible from 1008 is accurate to what came before that? Тэгэхээр маш олон зуун жилийн хугацаанд хүмүүс маргаддаг байсан. Яагаад одоо энэ алдаа мэддэггүй вэ? Яагаад энэ 1008 оны хуулбар нь хамгийн зөв юм бэ? And we didn't know the answer of that until 1947. За тэгэхээр энэний хариултыг 1947 он хүртэл хариулж чадахгүй байлаа. 1947 онд хариултаа авлаа. In 1947, there was an amazing discovery on the coast of the Dead Sea of what is now Israel. За Израиль явсан хүмүүс байна уу? Йордан Израилийн одоо толгойн дотор газрын зураг хийх юм бол тэ мөксөн тэнгис байгаа тэ Давс тэнгис байгаа. Тэр Давс тэнгисийн баруун талын эргүүдээр энэ олдрууд олдсон гэсэн үг. Okay. Одоо ингээ газрын зураг дэлгэлээ. Yeah. I think we need to explain what the Essenes are. Yes. Okay. So we know from reading in the New Testament there are Pharisees and there are Sadducees and different groups of Jews. За хэдүүл одоо гяс Библийн тухай ойлголт авчи. За Есүсийг байгаа үед нь фарисеучуд гэдэг бүлэглүүд байсан те. Садукайчуд гэж бүлэглүүд байсан. Түүнээс гадна дахиад өөр нэг чухал бүлэглэл байсан. Okay. Another group were the Zealots, and one of the disciples was Simon the Zealot. За жишээлбэл зелотийнх нь гэж байсан те. Зелотийнх. Тэрийг бидэд орчуулахдаа юу гэж хэлдэг вэ? Улс төрийн нам гэж хэлээд байсан те. Яг ерөнхий бодох юм дандаа намууд байхгүй юу? За тэгээд зелот байсан. Зелотын нэг дагалдагч нь Симон Зелот нь Есүсийн дагалдагч байсан. There's a fourth group called the Essenes. За тэгээд дөрөв дэх бүлэг нь бол энэ Эссений бүлэглүүд гэж байсан. Okay. The Essenes were a very separate group from the rest of the Jews. За энэ бүх еврей хүмүүс дотроо Эссенчүүд нь маш онцгой бүлэг хүмүүс байсан. Тэд нар нэг тэднэртэйгээ нийлээд байдгүй. In about 163 BC, the Essenes left Jerusalem and they settled along the western side of the Dead Sea. За манай эртний 63 онд хэсэг бүлэг хүмүүс маань when the date 163 BC. манай эртний өмнөх 163 оноос энэ бүлэг хүмүүс маань нүүсэн байна. Нүүдэл хийсэн байна. Нүүдэл хийгээд одоо тэр дээдлийн хэсэг газар руу очсон байна. Кумран гэдэг газар руу. Okay. Now this group of Jews, they were scribes. Энэ бүлэг хүмүүс ямар мэрэгчлээ хүмүүс байсан бэ гэвэл нөгөө хуучин гэрээг хуулбарладаг хүмүүс байсан байна. This was what they enjoyed doing all day long. Энэ хүмүүс бол өдөржингөө, шүнжингөө ганцхан эзний үгийг л хуулбарлаа суудаг гэсэн. They would copy all kinds of ancient documents. Тухайн үедээ байсан бүх эртний бичиг баримтуудыг бас тэд нар хуулбарладаг байсан. The main document were the scriptures. Гэхдээ хамгийн чухал нь бол яг эзний үгийг л тэд нар There were хуулбарладаг. also commentaries on the scriptures. Дээрээс нь маш олон одоо тайлбарууд нь байдаг. Библийн тайлбаруудыг бас тэд нар бас хуулбарладаг байсан. Okay.
If you were to go to Qumran today, you would see they are excavating and Тий, they're өнөөдөр learning more яг about одоо the энэ цагт community. онгоцны билет аваад яг очих юм бол та яг энэ барьшил дээр очино. Өнөөдөр тэр хайгуул хийж байгаа газар нь Кумран гэдэг хотын ойролцоо газар нь яг ийм байна. In this photo, right at the top where the land ends, you can see a little strip there. That's actually the Dead Sea, and then behind it are the mountains of Тэгэхээр бол Jordan. энэ зургийг наанаас нь дарсан байгааз энэ зургийг Иерусалим талаас нь дарсан гэсэн үг тий. Тэгэхээр энэ хот нь бол наан тэнгисийнхаа наан. Тэгээд цаана ингээд цэнхэрдэж байгаа хэсгийг харж байна тий. Тэгээ уулны наан болохоор нөгөө мөксөн тэнгисээ харагдаж байгаа гэсэн. Давст. We mentioned about the purity baths that Та the бүхэн санаж байгаа scribes had to нөгөө take. өглөө болгон босоод өөрийгөө усаар ариусгах хэвээр тий. Биегээ болон сэтгэлээ яг тэрийг хийдэг одоо байны өрөө одоо яг та бүхний өмнө харагдаж байна. Okay. So if the Dead Sea was on one side of the community, they had some hills on the other side. За мэдээж нэг талд нь бол одоо яг энэ бүлэг хүмүүс байгаа. Нөгөө талд нь бас өөр бүлэг хүмүүс байгаа. In the year AD 70, there was a major event that most of you would probably know about. За одоо дахиад нэг асуулт асууя. Хариултыг зөв хийсэн үнд шагнал өгье. Манай эртний 70 онд юу болсон бэ? Иерусалим гоо. What's that? Иерусалим гоо. Yes, the Romans came to Jerusalem and they destroyed the За temple. Иерусалим хотод Ромын генерал хурж ирээд Иерусалим хотын нэгч чулууг дагуулсан байдлаар нь үлдээгээгүй. Бүгдийг нь яасан. Бяц гიშгээд юу чгүй болгосон тэр хотыг. Okay. So this created a big problem for the Essene community. За яг энэс болоод нөгөө Эссений бүлгийнх нь одоо бүгдөө бажигдсан. They were absolutely convinced that the Romans were going to come and take their scrolls and destroy them. Тэд нар юунд одоо айсан бэ гэх юм бол нөгөө ромчууд хурж ирээд тэр эзний үг болгоныг бичсэн байгаа тэр бичээсүүдийг авч аваад устгана гэдгийг харж байна. And it's hard to imagine how precious the scrolls were to this community. Тэгэхээр тэр бүлэг хүмүүсэд тэр бүлгийнхэнд эзний үгийн тэр ориг хуулбарууд нь байх нь ямар ач холбогдолтой байсан бэ? Тэгээ тэрийг хурж ирээд дайснууд нь хурж ирээд устгаж байгааг бодоход тэр хүмүүсийн зүрх сэтгэл дотор ямар том гал асч ирсэн бэ? They had thousands of scrolls. They couldn't take them with them. Тэднэрт бол мянган ийм яг хуулмал номууд байсан. Гэхдээ бүгдөөрөнгийн тэд нар авч явж чадахгүйсэн. But the hills right behind them had caves in them, and they decided, let's hide the scrolls in the caves, and then when the Romans are gone, we'll come back and get them. За тэгэхээр нөгөөдөл маань ингээд зүгтсан. Гэхдээ зүгтахдаа олон ном авч явж чадаагүй. Гэхдээ тэр мянган номнуудаа хаана нуух гэж оролцсон бэ гэвэл нөгөө түрүүний амьдарч исэн хотынхаа тэр уулан дээр нүхнүүдийг цоолоод агуунууд гаргасан байна. Жижиг. But the Romans didn't leave, and they never came back. Тэд нар дотор ингэж бодсон байгаа шүү дээ. Ийшээ нуучи. За тэгээд тэд нар ингээд зайлна. Буцаж ирээд буцаага тавьчих гэж бодсон. Гэхдээ харамсалтай нь манай эртний 70 оноос хойш тэгээд саяхныг хүртэл Израиль улс хизээч Израиль улс байгаагүй бид нар мэдж байгаа. Now, I need to tell you that the Dead Sea is the lowest place on earth. За энэ Давс тэнгис маань өөрөө байрлалаар үзэх юм бол дэлхийн хамгийн ёроолт байгаа тий. Одоо нэгсний далайн төвшингөөс доош 412 метрийн доор байгаа тий. 412 метр. Бид нар одоо далайн төвшин бид нар далайн төвшин дээр бас 1350 дээр байгаа. Дахиад доошоо хэдүүлээ 300 м явна гэсэн үг. It's very dry. There's no humidity. Тэгээ тийм газар бол маш хуурай. Ямар ч жигшилт байхгүй. So they put their scrolls in the caves, and they put rocks over the entrances so they would be hidden. За тэгээд тэд нар маань тэр агуу дотор тэр нөгөө номнууд аваач хийгээд гадуур нь бахан чулуугаар булаад тэгээд явсан. And they were hidden until 1947. Тэгэд энэ байдал нь одоо энэ далд хийсэн байдал нь манай 1947 он хүртэл нэгдэггүй хадгалаастай байсан. In 1947, a couple shepherd boys who were out with their sheep discovered one of the caves, and inside the caves, they discovered there were some scrolls. За тэгээд тэнд нэг онцгой төрлийн хончид явж исэн. Одоо тэр түүхийг унших юм бол их гоё байгаа. Тэр нэг онцгой хончид яасан бэ гэвэл тэнцэнэ ингээд явж байгаа, наадж байгаа, гүлээд дарж байгаа нэг чулуу шидсэн. Чулуу шидээд нэг хан буталсан дотроос нь эдгээр ийм ваарнуудыг олсон баг. Most of the scrolls were rolled up in pottery jars. За ихэнх судрууд нь бол ийм одоо ваарн дотроос олдсон баг. And they are called scrolls, but actually most of them were fragments. Тэгэд ихэнх олдсон одоо бичвсүүдийг харах юм бол дандаа одоо хэсэг зүйлүүд л олдоод байсан. But there were thousands of fragments. Гэхдээ ийм яг хэсэг бол хэдэн мянгаар олдсон. And among all of the, the shepherd boys found what came to be known as Cave 1. За тэгээд анхны тэр хончин хүүхэд маань эхний тэр агууг олсон шүү дээ, ханыг цоолсон. Тэр хүүхдийг одоо тэрний цоосон ханыг болохоор өнөөдөр тоолохдоо нэг гэд тоолдог. Нэгдүгээр одоо агууг тоолдог. But they kept finding more and more caves over the next few years. За тэгээд одоо 47 оноос хойш олдвор олцсноос хойш
тайсараад одоо өнөөдрийн байдлаар 11 ийм агуу болтсон байна. Among the scriptures that they found were complete copies or fragments of 38 of the 39 Old Testament books. За ингээд олдсон байгаа бүх зүйлүүдийг ингээд дэлгээд үзсэн, шалгасан. Тинчээ бол хуучин гэрээний 39 номын 38 нь олдсон байна. One of the probably the most amazing discovery at all was a complete copy of the prophet Isaiah. За олдсон дотроос хамгийн бас гайхалтай нэг хэсэг байгаа. Тэрний үг л Исая ном бүхэлдээ олдсон байна. Нэг ч хууц, нэг ч үсэг дутуу багахгүйгээр тэгж олдсон байна. So this was the amazing thing. Энэ өөрөө энэ нээлт нь энэ олдсон байдал нь маш том дэвшлийг, ойлголтыг, итгэлийг авчирсан юм аа. And it's amazing enough that archaeologists, whether Christian or non-Christian, say that the discovery of the Dead Sea Scrolls is one of the two most important archaeological discoveries of all time. За ингээд одоо энэ чиглэлийн мэрэгжлийн хүмүүс байгаа шүү дээ, археологчууд гэсэн үг. Энэ археологийн чиглэлийн хүмүүс онцгой дүгнэлтэнд өгсөн байна. Дэлхийн түүхэнд олдогдсон, тийм нээж илрүүлсэн хамгийн гайхамшигтай хоёрхан нээлт байдаг. Түүний нэг нээлт нь энэ нээлт гэсэн үг. So here's the amazing thing. За одоо тэр гайхалтай хэсгийг хэдүүлээ дахиад харцгаая. You remember that our Bibles are translated from a book dated 1008. За та бүхэн санаж байгаа. Би түрүүхэн ориг хуулбар нь 1008 оных гэж хэлжсэн та бүхэн санаж байгаа тийм ээ. Okay. The Dead Sea Scrolls go back to 350 BC. За тэгэхээр энэ байгаа олдсон байгаа энэ бичээсүүд нь манай эртний өмнөх 1350 руу орж байгаа гэсэн. So all of a sudden we have copies of the scriptures that are 1350 years earlier than the Leningrad Codex. Тэгэхээр бол одоо энэ олдсон яг энэ агуунуудаас олдсон байгаа хуулбарууд нь нөгөө Ленинградын 1008 оныг урагшлуулж байна гэсэн үг тийм 1300 жилээр урагшлуулж байна гэсэн үг. And when they roll out the Isaiah scroll and they compare it with our copy of the book of Isaiah, remarkably the same. Тэгээд тэд нар ингээд нөгөө Исая номыг нээгээд ол руу дэлгээд тавиад тэгээд яг одоо 1300 жилийн дараахыг уншиж тулгахад нэг ч үсэг зөрөөгүй яг тэр хуулбар байсан. Okay. There were some minor differences like Мэдээж энэ зарим зүйлүүд нь жоохон ялгаатай зүйл байсан. Зарим хүний нэр нь өөрөөр бичигдсэн байсан. sometimes a word order that doesn't change the meaning of the. Гэхдээ яг өгүүлбэрийнх нь бүтсэн жоохон өөр байгаа мөртлөө санаа нэг адилхан байгаа хэсгүүд бас байсан. So I could tell you in two different ways. I could tell you Би та бүхэндээ ярьж байхдаа ч гэсэн хоёр өгүүлбэрийн бүтцээр ярьж болно тийм ээ? Хоёр янзаар. 10 days ago I arrived in Mongolia. 10 өдрийн өмнө би Улаанбаатарт газарцсан. Эсвэл 10 өдрийн өмнө би Монголд ирсэн. Or I could say I arrived in Mongolia 10 days ago. Би ингэж хэлж болно. Би 10 хоногийн өмнө Монголд бусан гэж хэлж болно. Same meaning. Гэтэ өөрийнхөө хэлэх гэж байгаа зүйлийг хүн хэлэхдээ янз бүрээр хэлж болно. Яг тэрэн шиг яг тэр зарим хэсгээр нэм ялгаатай хэсэг байсан. All of our Bible doctrines are identical to what was found in the Dead Sea Scrolls. Тэгэхээр өнөөдрийг хүртэл байсан 1947 оны олдврыг хүртэл байсан бүх Библийн их сурвалжууд яг энэ 1300 жилээр урагшлаад олдсонтой яг алдаа мэдэггүй яг адилхан байсан гэдгийг нотолсон. Okay. So I actually revised this presentation yesterday, and I had 1250 years earlier than the Leningrad Codex, but in a news article today, it has been moved back 100 more years. Яг өнөөдөр ингээд 6 сарын 7-ны өдөр бидрийг ингээд хамтдаа энэ одоо Монголд ирсэн энэ судрын талаар ойлголтоо хуваалцж яхад нь дэлхий дээр дахиад нэг нээлт болсон байна. Яасан бэ гэвэл саний энэ мөксөн тэнгисийн олдврууд маань дахиад шалгалтаар ороод гарахад дахиад 100 жилээр эртнийх байсан гэдгийг нотолсон байна. The Dead Sea Scrolls confirm that the scribes were following all of those rules way back those hundreds of years earlier. Тийм учраас одоо бид нэр харах юм бол анхны хуулбаруудыг хийгээд за дээрэс нь 1008 оны хийжсэн хуулбарын хүмүүсүүд нь бүр тэр 1350 оны өмнөх хуулбараас ямар ч өөрчлөлтгүйгээр өдөр болгон дагдаг байсныг л харуулж байна. In God's providence, notice what he did. Тэр боддоо та нар төсөөлөд үзтээ эзэн яаж ижилсэн бэ? Мөнх эзэн. In 70 AD, when Israel became no more, the scrolls were hidden, and they were not found until the year before Israel came back into existence. That entire time, they were safe in complete darkness and no humidity. Одоо ингээд төсөлдгөр бодоод үзтээ манай эртний 70 онд Израиль улс аль бие ёсоор байхгүй болсон дэлхийн газрын зургаас. Тэгээд 1900 хэдэн жилийн дараа 1948 онд энэ олдвор олдсны хэдхэн сарын дараа Нэгдсэн үндэсний байгууллага дээр 5 улс Израиль гэдэг улсыг бүртгэж оруулсан. Тэгээд буцаад Израиль улс өөрийн тогтоо болсон өөрийн газар нутагтаа болсон.
Яг энэ хугацаа нь яг энэ бичээс 1900 жил тэр хадан дотор байсантай яг таарж байгааг ботход ямар гайхалтай вэ? Эзэн ямар гайхамшигтай зүйлүүдийг бүр уурчлаад харсан юм бэ гэдгийг та бүхэн ойлгож байгаа гэж бодож байна. The Dead Sea Scrolls were the scriptures that were being used during the time of Jesus and the apostles. Тэгээ та бүхэн санаж байгаа яг тэр одоо далд хийсэн хуулбаруудыг бас Есүс яг тухайн үед уншиж исэн гэсэн үг амьд багтаа. Jesus and the apostles quoted from the Old Testament scriptures 283 times. They taught from them, memorized them, and validated them as scripture. Тэгээ боддоо Есүс өөрөө тэ одоо сүмд ороод уншиж исэн. Дараа нь түүний шавнар нь орж ирээд уншиж исэн, дээрээс нь бид нар захиа үлдээсэн. Одоо тэр захианууд нь шин гэрээнүүд. Тэгээ дотор нь 283 удаа хуучин гэрээг ишилсэн ишлүүд байна. So we can have complete confidence that our Bibles are accurate, reliable, and trustworthy. Тийм учраас тэр эрт үед анх байсан хуулбар ямар ч алдаа мэдэггүйгээр өнөөдөр байгаа гэдэгт бид нар эргэлзэхгүй байж болно. Let's promise each other that we will spend more time in God's Word. Одоо хэдүүлээ өөр өөрсөндөө нэг амлалтыг л өгцгөөе. Өдөр болгон нэхгүй удаа ч гэсэн эзний үгийг уншдаг болъё. Okay. Салхурахгүй бай. Хоошо тавихгүй. Унтахгүй бай. Okay. Does anyone want to see the scroll? За одоо хэдүүлээ гайхалтай бүтээлээ үзсэх үү? Oh, okay. Okay, that sounds good. Okay, let me just say, За хэдүүлээ нэг дүрмийг тогтооё. a couple things about the history of this scroll. За нэгдүгээр би энэ авторсан одоо бүтээлээ эхлээд танилцуулъя. Хаанаас ирсэн бэ? Хаанаас авсан бэ? Yeah. So the scroll is a little over 200 years old. За энэ бүтээл маань өөрөө 200 жил Okay. ба түүнээс дээш настай. It was used for more than 150 years by a Jewish community in the African country of Morocco. За энэ яг бичээсийг ашиглаж исэн газар бол Африкийн Марокко гэдэг улсад амьдарч исэн еврей бүлэг хүмүүсийн ашиглаж исэн. This was their Bible. 150 жил тэд нэр тасралтгүй энийг яг өөрснийхөө Библи гэж ашиглаж So исэн. several generations of families used this as their Bible. Тэгэхээр хэсэг одоо үе тэ хүмүүс энийг ашиглаж ирсэн. And then eventually it received enough damage that they decided to have a new scroll written. За тэгээд тодорхой хугацааны дараа тэд нар ярилцж агаад өөрснийхөө нэг дүрмийн дагуу ярилцж агаад энийг оронд нь шин болгох тухай шийдвэр гаргасан байна. Okay. So this one ended up back in Jerusalem. За тэгэхээр энэ хуучнаа тэд нар яасан бэ гэвэл Иерусалим руу буцаасан гэсэн үг. Okay. And a friend of ours who we still haven't met. За тэгээд миний нэг найз байгаа. Тэгэхдээ тэр хүний бас нэг найз байгаа. Тэр хүнтэй би тэгтээ одоохондоо нүүр тулж уулзаагүй байгаа. They heard what we were teaching and that we would be coming to places like Mongolia, and they said, "We need to get you a scroll to actually show what the scribes did." Тэгээд намайг ингээд Монгол явах гэж байгаа. 6 сарын 10-нд Сумон плазад ирэх гэж байгаа. Монголчуудад тоорон номыг танилцуулах гэж байгаагийг сонсоод тэр хүн гинт зүрхэнд хөдлөөд энэ номыг өгсөн. So we're going to roll it out, and you will see that it's in beautiful shape actually. Одоо ингээд бид нар дэлгээ тавина. Тэгээд та бүхэн хараараа ямар одоо нөхцөлдөө байгаа гоё байгаагийг та бүхэн харах болно. I ask that we not touch it. Тэгээ би бол ганцхан юм хүсдэг. Битгий гараараа хүрээрээ гэдгийг If хүсдэг. you've got drinks, let's just keep them away from the table. Тэгээ ямар нэгэн ширээн дээр одоо идэх уух юм байхгүй байгаа сайн. You can take as many pictures as you want. Та бол өстой хангалттай зураг даруулаарай. Хэдүүлээ дараа нь бөөндөд нэг зураг даруулна шүү. За энд нэг зүйлийг тайлбарлаж өгье гинэ. Юу вэ гэхээр еврей хэл нь нэг ялгаатай юм байдаг нь баруун талаасаа зүүн рүүгээ бичдэг. So this on this side of the table is the right side up for reading. За тэгэхээр яг эндээс нь хараад баруунаасаа зүүн рүү нь уншина гэсэн үг. This is Genesis chapter 1 beginning right here. За тэгээ одоо яг тэр хуруу зааж байгаа тэр эхлэл номын нэгээс эхэлж байна. Barashit bara Elohim, and it continues down, and you can see the 6 days of creation. За энэ дээр тэгээд бараа Элохим гэдэг еврей хэл дээр эхлээд 6 өдрийн бүтээлийн талаар гарч байгаа.
This is exactly what the Bible looked like during the time of Jesus. Тэгээ Есүсийн цаг үед яг Библиэл яг ингэж л харагддаг байсан.